Италид гэрээ үйлчлэгч их ер нь ямар хөө идэм боллоо. За сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Туулкан байна. За бөөндөө өнөөдөр энэ хүү бичлэгээрээ Италид одоо миний цагийн ажил хийжсэн. За мөн түүнчлэн бүр гэрээ үйлчлэгч хийжсэн. Сонирхолтой туршлагатай түүхтэй маань танилцах болно. Тэгээд бичлэгээ дуустал нь үзээрэй. За би болохоор тэтгэлэгтэй дээрээс нь стипендтэй суралцдаг юм ойтон байхгүй. Тэгэхээр тийм ч амар цагийн ажил заавал хийх шаардлага бол гараад байдаггүй. Гэтэ би ингээд Европ суралцж байгаа болохоор тэр одоо боломжоо ашиглаад маш их Европын орнуудаараа аялах хэрэгтэй юм байна. Хэрэгцээний зүйлсээд нь шүү дээ. Магадгүй хувц судалдаж авах ч гэдэг юм уу те. Тийм зүйлүүд байсан болохоор би яг тэтгэлгнээс гадуурах цагийн ажил хийж одоо тэр мөнгнүүдээ олох хэрэгтэй юм байна гэж ерөөдөө бодсон. Тэгээд яг гайхамшигтайгаар ингээд цагийн ажил хайж эхэлсэн байт юм аа. Ингээд маш олон хүмүүс хэлж байсан л та. За Италид ер нь ажил олно гэж худлаа шүү. Ялангуяа чи Итали хэлгүй бол за ерөөдөө цагийн ажил бараг хайгаад хэрэггүй дээ. Маш олон зүйлсүүд ингээд ярьдаг, хэлдэг байсан хүмүүс. Тэгээд яалчгүй нөгөө юу сайхан, дур сайхан гэдэг болохоор яалтчгүй одоо аяллахаа мөнгийг олох хэрэгтэй байсан болохоор тэгээд би хамгийн ихний миний хийсэн зүйл маань болохоор CV хийх байсан. Тэгээд CV-гээ би яг Итали хэл дээр ингээд хийгээд энийгээ хөөрхөн жимбитл нь бариад ингээд дагуулж яваад маш олон газрын одоо газар дээр очиж уулзчихсан. Тэгээд хамгийн анх надтай холбогдсон газар нь болохоор одоо заримыг зардаг газар байсан. Тэгээд ярьцлагад ороод тэгээд ганц асуудал нь яалтчгүй Итали хэлгүй гэдэг утгаараа одоо бараг 100-аас 99% нь би Итали хүмүүст үйлчлэн. Тэгээд үйлчлж байгаа хэлээ мэдхгүй байхаар угаасаа ямар ч хүмүүс ахгүй намайг ойлгомжтой. Тэгээд яалтчгүй Итали хэлгүй болохоор за уушлаараа боломжгүй байна гэдэг хариулт аваад тэгээ гарч ирсэн. Их мэтлэн маш олон газруудаар ороод ингээд хаалгын тогшоод тэ хөөрхөн ингээд CV-гээ барьж яваад ингээд явж ирсэн. Тэгээ одоо бодохоор амар ингээд зөрөгтэй санагдаж байна л да. Нэг жоохон охин дөнгөж Италид ирчээ тэгэл ингээд газар олгоны хаалга тогшоол тэ. Тэгээд за ямар ч тач би Facebook дээр ингээд би цэвэрлэж чаднаа гэдэг тийм зар орлоод үзээгээд тэгээд байдаг бүхий л Facebook-ийн зарууд дээр ингээд зар бичсэн. За тэгээд нэг их чаттай холбогдоод за тэгээд тэр ихчэд би их таалагдсан бололтой. Тэгээд намайг гэртээ одоо ажилуулахаар болсон. Тэгээд тэр ажил нь болохоор 7 хоногт ганцхан нэг удаа хийдэг. Тэгээд цагийн 10 евроор одоо гэрээний цэвэрлэлт нь тусалд. Тэгээ нийт би 3 цаг ажилладаг байсан 30 евро. Тэгэхээр сард болохоор би нийт 120 евро олдог байсан. Ингэж ажиллаж байхад надад хичээлээ цалгавардуулах ч гэдэг юм уу тийм асуудлууд бол гараагүй. Яагаад вэ гэхээр угаасаа 7 хоногт нэгэн удаа дээрэс нь Итали сургууль болохоор тийм эрц гэдэг юм авдаггүй бол одоо чөлөөт цаг гардаг байхгүй. Тийм болохоор надад ажил хийхэд бол ямар ч асуудалгүй байсан. Ер нь бол утас оролдож хэвтэж-жээснийхаа оронд л ер нь очиод хийчдэг байсан гэсэн. Тэгээд дээрэс нь тэг яалчгүй дахиж бас чөлөөт сул цаг гараад байсан болохоор дахиад өөр зар тавиад тэгээ ерөөдөө яг тухайн үед холбогдсон хүмүүс дээр нь очиод ингээд 3-4 айл ингээд цэвэрлждэг. Эсвэл миний цэвэрлсэн айлын хүмүүс намайг найзуудаа санал болгоод тэгээ найзуудын нэр цэвэрлдэг ч гэдэм үү те. Ингээд нэг тийм танайд хонондоо гэдэг шиг яг танайхыг цэвэрлэндээ гэдэг гээд нэг 2 сар явсан. Тэгээ 2 сарын хугацаанд болохоор би нийт 350 евро олсон юм байна. Тэгээд яг энэчнээ битцсэн байна 350 евро. За тэгээд энээсээ хамгийн гоё нь юу вэ гэдэг юм бол би 230 еврогоор нь Будапешт руу соло трип буюу ганцаараа ингээд аялсан. Яг өөрхөн цэвэр олсон мөнгөөр. Энэчнээ яг бүх орлого зарлага ингээд тэмдэглэсэн байна. Тэгээд миний Будапешт аялсан бичлэг маань бас миний YouTube хуудсанд маань орсон байгаа. Та тэгээд яг цалингаараа яг ямархуу зүйл үзэж хараад одоо юу хийсэн байна гэдгийг маань сонирхож үзэж болно. Ерөөдөө нэг иймэрхүү маягаар яг илүү хэрэгцээнийхээ мөнгийг олоод явдаг байсан гэсэн үг байна. Бүр анхны жилд хийжсэн нэг хальт очиж гэрээ цэвэрлжсэн их надтай холбогдоод тэгээд дахиад би чамаар ингээд сардаа нэг удаа 40 еврогоор ингээд гэрээ цэвэрлүүлмээр байна. Чи боломжтой юу? Тэгээд би за болно. Окей гэд угаас очиж хийсэн байгаа. Тэгээд тэр тухайгаа одоо та нартаа харуулах гэж байна.
За би ингээд ажлын байран дээр буюу цэвэрлэх айл дээр хүрээд ирсэн харагдаж байна. Тэгээд хоёр сайхан шар биелийн өмсөж байгаа л угааж зүлгэж эхэлдэг байгаамаа. Тэгээ би өөрөөсөө тийм бокс саунд гэдэг юм уу тийм юм авчирдаггүй, тухайн одоо гэрээс нь юмнуудыг хэрэгэлдэг тийм болохоор надад одоо ямар ч тийм илүү зардал гардаггүй. Тэгээд яг нэг тийм ажил гэж хэлэхэд бол бас хэцүү. Зүгээр нэг дүүн ихчийн гэрт ирээд гэрийн цэвэрлж өгч байгаа юм шиг л юу байдаг гэх юм уу. Тэгээ ер нь жоохон 50 дуу маягийн явагддаг байгаа. За одоо болохоор яг 0-ийн өрөөг цэвэрлж чинь тэгээд яг энэчнээс яг миний цэвэрсэн үр дүн харагдаж байна. Үнэхээр гэлцэж гэлтгантал одоо баг юу юм бэ? Толь юм аашин тий. Шинэ юм шиг л болгоцсон байгаа байхгүй юу? Анхандаа болохоор энэ бүр аимшигтай заван байсан. Тэгээд ингээд сайхан гэлтгаар гэлцлэн цэвэрсэн байна. За одоо галтгоон харагдаж байна энэ айлын. Тэгээд ер нь бол заван айл байсан нэлээ. За тэгээд энэ заван галтгоог аврахаар шилдэг одоо оны онцлог цэвэрлэгч туулка хүлцэн ирсэн байна. Тийм ээ үнэхээр муухай байна л гэж байна. Тэгээд за өнгөр спонжороо сайхан үрнэ гэж байна уу, сайхан үрж байна. Үнэхээр гайхамшигтай үрж байна. Тэгээд ер нь бараг л арилаад юмуд нь бараг цэвэрхэн болчихж байгаа юм шиг харагдаж шүү. Тэгээд за үрсээр л энэ да ер нь бол энэ ер нь нэлээд үржиж ярилцахаар л юм шиг. Би тэгээд их хүчлэн өглөөгөр цэвэрлэгээ хийж таардаг. Тэгээд зарим тохиолдолд ингээд цайгаа уухгүй явах одоо үе гардаг. Тэр үеүүдэд жоохон ядрах ч гэдэг юм уу, яалтчгүй нэг тийм сулдах хэцүү үеуд тохиолддог. Тэгээд тэр үедээ өөртөө ингээд за би үнгүү фитнес дасгал хийж байна гэж ер нь л өөрийгөө харахалж боддог. Тэгээд миний одоо хэцүү ядарж байгаа үедээ боддог тийм одоо өөрийн мань зохиож олсон игшлэл үг маань. За цэвэрлэгээ дуусчлаа. Ажлаа дуусчлаа. Гадаач сайхан юу яатсан байж байна. Бороо тусаад айгуугаа хэлсэн байна. Уужууд аваад тэгэхгүй л би ч өглөө чинь бүр амар гисэн заяа. Яасан бэ гэдгсэн чи өглөө би 7-оос биш 8-аас амар хол манай гэрээс бүр амар хол тийм юу исэн баггүй бараг нэг 5-6 буудлал явахаар хэм зайтай тийм газар юм цэвэрлэх болоод тийм унтцсан чинь бүр 7:50 болж байгаа хгүй би чи 8-аас ажилтай тэнгүүт 7 тэнгүүт бараг автобустахад бараг 30 минут байсан зөө. Тэгээд яаж яхад яг нөгөө ажлын цаг цэцэрлэгийн сургуулийн цаг байсан болохоор жижигхэн хос ч гэсэн хөөхөн жижигхэн бас тэрэндээ таарсан түгжрээтэй заяа. Тэгээд би чи заастаа уучлаарай ихч миний нэрээ бүр арайчтай би өөрийгөө үнэхээр ингэж утсангөө би ч таны итгэлийг алдлаа да эдрэж үгээл бас сэтгэлийн үгээ шингээсэн мессеж чиж байгаа байхгүй өстө уучлаарай хоцорчлоо нэтрээгээд тэгэл нөгөө чи бити стресстэй дээ зүгээр мүгээр гээл нэг тоохгүй угаасаа тэгэл эднэр чинь өөртөө цаг амар барьдаггүй болохоор тэгээд гүүж мүгээл бороонд амар драматик амар ингээл ажил хийх гээл амар тэгээд өглөөний цай маяга уугаагүй өглөөний цай битэл нүүр гараач угаагүй заяа одоо яг одоо мэддэхгүй л тээ баг угаацсан юм шиг харагдаж байгаа сте нүүр гараач угаагүй амаач угаагүй бүр хүний урманд тэгээд хурж ирж байгаа байхгүй юу тэр тэгэл миний л мяг яхалта түүнээс бол нэг амар хоол ундгүй ажил мэл хийгээл зовоод байгаа юм бол байхгүй байгаа байхгүй юу би л ирц ирсэн болол уг нь бүгд л асуудалгүй байхаар юм тэгээд хурж ирээд цэвэрлэл бидсэн чинь тэгээд тэр нь болохоор бүр ингээд цэвэрлээг үзээ яддаг гинэ бүр ингээд үнэхээр бүр цэвэрлэх дургу юм хум бүр ингээд төрцөн бүр ингээд бараг удамшлын залхуу хүн гэдэг шиг тийм хүн юм шиг байгаа юм заяа тэгээд тийм болохоор ч тэр угаасаа гэр нь ямар ахын бол ойлгомжтой шүү дээ. Гэр нь бол нэлийн бас одоо нэг тоос моосыг арчихгүй удаач харж нэг тийм дагдаршаад ингээ нэг бит ороод ингээ баг тий баг молекулаас баг ингээд том бит ингээ болчдөг шүү дээ. Яг тэгцэн зөө. Тэр юу юм уу нэг наард зурт мөгтийнх наард. Игч бол хөөх юмтан бас өөрөө нэг гэр орноо цэвэрлэх одоо ингээд бас тий хүсэл хэрмэлцэлтэй байгаа болохоор одоо намаа дуудсан байгаа хгүй тэнгуү тэгээд нөхөр гэж сайхан гарна ерөөсөө яадаггүй цэвэрлэх дургуун мургуу гээд тэгэл сайхан цэвэрлээл ёо тэр
байны өрөө гилтаатлан нарчаал нэг би цагаад болуулсан нэр аяг амар угаан шалыг амар очино гэдэг шиг л яг тийм юм болж байгаа хгүй. Би чи ер нь бол жоохон гэрээ ажил муутай ирсэн юм аа энд. Тэгээд дотор байр маяр нь байдаг гэсэн болохоор ер нь баг цэвэрлэгэнтэй бол муу. Би хилүүлж мэлүүлжээч гэрэнэ цэвэрлдэг. Тэгээд энд хурж ирээс та жинхэнэ зүлгэж байгаа юм чи ёо. Нэг нүрээ угаадаг шиг өстө нэг так хийлгээл амар авч хийж байгаа хгүй. Тэгээд тэр их ч надад хөөхөн би нөгөө ууг нь 3 цагийн 40 евро шүү дээ. Тэнгүүд 2 цагийн тэр чинь нэг 26 мурга евро юу тэр хавцаа болно шүү дээ. Тэнгүүд надад хөөхөн 35 евро өгсөн. Тэгээд хоцорж цаг би 1 цаг бараг ажиллаагүй гэсэн. Тэгсэн мөртлөө 30 евро 35 евро өгсөн бас эднэр юм үтсэн хаялагтай хүмүүс байгаад байгаа шүү. Тэгээ миний ажилласан энэ ихч чинь болохоор Трэстэд ингээд одоо full time job болоход амар хэцүү байна. Өстө нэрээ өөрөө ингээд Итали хэлтэй, англи хэлтэй, орос хэлтэй байгаа хгүй. Тийм хүн төртөл ингээд зөв full time job олоход хэцүү. Тэгээ бүр Словен буюу одоо манай Трэстэгийн хажууд нэг тийм Европын одоо улс байгаа хгүй юу. Тэнд очиж бүр ажил хийдэг заяа. Тэгээ дандаа ингээд машинаар ингээд яваад иждэг. Тэгээ надад хүүх юм кроссант өгөөд дээрээгээд тэгээд би ч аим шигтэй нэрлэхүүн заяа. Гэхдээ энд хурж ирээд жоохон нэрлэхүү байхаас сурж байгаа хүн юм бол за тэгээд авч яваад тэгээд юм өөрхөн кроссант өгсөн юм жижиг. Тэгээ одоо энийг жоохон идэж яна тэр их тэнд явж байна. Энийг жоохон идэж яаж агаад харида. Энийг жоохон идэж нэг сайхан гол орж байгаа гэх юм уу? Тэгээ би одоо сард ингээд 40 евро олж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг хөөрхөн 14 оны моногийнхаа хүнсийг авчих мөнгө байхгүй юу? Бас ингээд бүр үнэхээр 40 евро бүр үнэхээр хаа юм битээ заяа. Манай тэтгэлэг ингээд биднэрт бол яг үндэ ингээд яг зөв зарцуул хөрөлцдөг. Гэхдээ одоо илүү янзын хувь цунаар авах аялах ч гэдэг юм уу тийм илүү хэрэгцээнд болохоор хүрхгүй байхгүй юу? Хүрдэггүй. Ер нь бол түрээснийхээ мөнгөнд явдаг ихвчлээ. Тийм болохоор ингээд ядаж тэгэл өнөөдөр 5 дахь өдөр манайх ямар ч хичээлгүй байхгүй. Тэгэл би 5 дахь өдөр тэгэл 11 12 хүртэл унтчихж байгаа шүү дээ. Тэрний оронд хурж ирээл ямар ч асал хөдөлгөөн хийхгүй байгаа одоо надад болохоор бараг зөөр нэг тийм өглөө хөнгөн дасгал хийж байгаа юм шиг санагдаад байгаа хгүй. Яг баян хийвэл амар ядраал амар хэцүү байна. Гэтэ ингээд сард бүр нэг удаа штэ. Тийм ч ингээд коншоноол ингээд нэг тэнхтэд авах ямар шаардлага байхгүй юм шиг санагдсан гэх юм уу. Өөрийнхөө мөнгөөр хоол авч идэх нь хүртэл ингээд амар илүү цаддаг гэх юм уу. Нэг муу ганц ус удаа аваад утсан ч баг ингээд өөрийнхөө мөнгөөр авсан болохоор ингээд цадчихаар. Тэгээд надад ингээд тийм одоо ажил одоо ер нь бол тэгэл гадаадад бид нар хил усны асуудлаас болоод ч гэдэг юм уу те эсвэл хичээл сургуулийн ажлаас болоод ер нь тийм давуу дажгүй ажил олж хийх магадлал ер нь амар бага штэ яг үнэндээ цэвэрлэгээний ажил ер нь ихэвчлэн цэвэрлэгээний ажил эсвэл тэгээ ресторанд одоо аяг тавг угаадаг зөөгч гэдэг юм уу те тиймэрхүү одоо ажиллал олддог гэж би бодож байгаа хгүй яг өөрийнхөө туршлагаас тэнгуут ингээд одоо аав ээжсэн мөнгө аваад те ингээл том юм яриач ч гэдэг юм уу одоо ингээл цэвэрлэгээний ажлаар чи юугаа идэв айл майл бол би цэвэрлж чадахгүй би нэг тийм юм өмнөд хүрч чадахгүй матгүй гэдэг тийм юм ярьдаг манай үеийн хүүхдүүд байдаг. Тэгээд надад тэр бол миний хувьд л ингээд зүгээр гизээ хэлээд ингээд уцаа оролтод хөвччихсний орон зүгээр нэг гой дасгал шиг ингээд айл ингээд цэвэрлээл тэгэл цэвэрлснийхээ юугаар мөнгөө өөр одоо илүү зарцуулж болох мөнгө аваад ингэж гэдэг надад л ямар ч нэг хичээл зовоол хүнээс нэг би ингэ цэвэрлэгээ идэхтэй мэдээ гэдэг ах юм байхгүй гэж боддог штэ. Тэгэхээр ч одоо мань битэд одоо би л анх ихчээд ингээд Airbnb дээр цэвэрлжсэн байхгүй. Тэгээд ингээд олигтой цэвэрлж чадахгүй заяа ажил мэдхгүй цэвэрлэгээний ч ажил хийж чадахгүй заяа. Ажил мэдхгүй тэргээд дутуу мутуу цэвэрлээд тэгээд жоохон загнуулж исэн заяа хамгийн анх. Тэгээд дээрэс нь дахиад нэг өөр айл цэвэрлж явж хагаад тэр нэг гэрлэн
шилэм гэрлэн тийм бүрхүү шиг нэг тийм юмыг нь хаглаад хайцсан унгаагаад салгаж явж байгаа. Тэгээ бас ингээд мөнгө авах мөнгөө дутуу мутуу авч байгаа байхгүй. Тэгээд ингээд юу ч утсан бэ гэхээр үнээр болоогүй юм да нэрээ. Юу ажил голох вэ нэрээ. Ийм үг гэдэг шүү дээ. Одоо бид нар ажил бидний голно гэхээс бид нар ажиллах болохгүй гэдэг. Надад болохоор одоо би яг тийм цаг насан дээр байгаа юм шиг санагдаж байгаа. Яг уу эмэгтэй гэдэг утгаараа яг одоо хүнд хүчээр барилгын ч гэдэг юм уу те тийм юм хийхгүйгээр ингээд хөөрхөн цэвэрлэгээний юм хийхэд бол ямар ч асуудал байхгүй. Би л тийм бодолтой байдгаа. Тэгээд зарим хүмүүс бас ингээд тэтгэлэг авдсан байж давхар ажил хийж яад юм ингээл тэгдэг. Надад болохоор зүгээр нэг тийм одоо мөнгө олоод нэг амар сүртэй би чи нөгөө нэг цалиа бол мөнгө олоод тэрнгүүрээ амьдраад байгаа юм байхгүй шүү дээ. Хөөх юм нэг 14 хоногийнхаа хүнсийг л ингээд цоглуулах мөнгө байхгүй юу. Гэтэ нэг тийм ямар нэгэн юмыг туршиж үзээд туршлага хуримтлуулаад тэрий дараах ингээд өмнө байсан үзэл бодол дараа нь тэр зүйлийг хийсэн дараах үзэл бодол маань ингээ өөрчлөгддөг юм шиг санагддаг байхгүй юу. Тийм болохоор ингээд ямар ч ажил бэ нөө тэрийг хийгээд дараа нь ингээд миний харах үнцэг арай жоохон тийм mature төвшин рүү төхөж одоо бие хүн төлөвлөсөн ч гэдэг юм уу те жоохон тийм том хүн шиг тал руугаа ингээд болно гэж би найд итгэдэг байхгүй юу. Тийм болохоор ч тэр хүн ингээд иймэрхүү зүйлүүд хийгээд ингээд явбал би улам ингээд хичээгээд яг оюунаараа оюун ухаанаа ашиглаж тэгэж одоо яах хэрэгтэй юм бэ? Тэгэж амьдрах хэрэгтэй юм бэ? Би ингээд биеийн хүчний хөдөлмөр хийж чадахгүй юм байна гэдэг нь ер нь бол ингээд энэ зүйлсүүдийг одоо хийгээд ойлгож байгаа байхгүй юу? Тэгэд эн чинь тэгэл хүний амьдралд ингээд том шахуураг болж өгнө гэх юм уу? Тийм л байна да. За энэ болохоор яг миний саяны цэвэрлэг хийгээд олсон мөнгө харагдаж байна. Тэгээд яг дор бүрт нь яг ингээд бэлнээр авчдаг байгаа. Ажлын бэр ямар байдаг вэ гэвэл яг ажиллах гэж чи Италид ирнэ гэвэл бас жоохон эрсдэлтэй асуудал яалтчгүй. Итали хүмүүс нь өөртөө бас ерөөдөө Италийн дундаж одоо цалин нэлээд Европын бусад орнуудтайгаа харьцуулах юм бол бага байдаг гэдэг юм билээ. Тэгээд өөртөө хүн цалин ерөөдөө болох голдог. Тэгээд хэдий одоо ажил олох тийм зүйлсүүд ерөөдөө боломжгүй хэцүү гэдэг амар олон зүйлс байсан ч гэсэн үнэхээр амьд хүн аргатай байдаг гэдгийн одоо нэг жишээг нь би өөрөө одоо туулаад мэдэрсэн. Тэгээд үнэхээр ингээ хайгаад тэ Итали хэлч мэдхгүй ээж ингээ CV хийцэн янз бүрийн компаниуд руу ороод янз бүрийн газрууд руу ороод ингээл би ажиллаж болох уу гэд асуугаад явж байгаа энэ зоргийн маань ямар нэгэн байдлаар одоо яг юу үнэлсэн мэдхгүй тэнгэрээс ч юм одоо бурхан ч юм уу мэдхгүй ямар ч тааш тэгээд хүртэх гэх тийм шүү дээ. Яг тэрэн шиг ингээд хичээгээд явж явах юм бол ямар нэгэн байдлаар үр өгөөж нь гарч ирнэ. Тэгээд боломжийг хайж явах юм бол боломж хаасаагүй байдаг гэж би өөртөө ингээд итгэдэг байхгүй. Тэгээд дээрээс нь одоо энэ цэвэрлэгээний ажил гэдэг нь надад зүгээр нэг гэр орныг одоо яа цэвэрлэх ч гэдэг юм уу те ганц тийм захаас гадна мөнгөний үнц нь дээрээс нь яг хөдөлмөрөөрөө мөнгө олох гэдэг нь өөрөө ямар өөр ойлголт байд юм бэ гэдгийг амар их ухаарсан. Би тийм ч амар үрэлгэн хүн биш. Гэхдээ би өөрийнхөө яг олсон мөнгийг авсныхаа дараа л яг мөнгийг хямагдах, мөнгийг одоо хадгалах гэдэг зүйлийг яг жинхэнэ би мах бодороо ингээд мэдэрч ойлгосон байхгүй юу. Өмнө нь болохоор зүгээр мөнгө хадгалны эдрийг бол хөрхөн оронцоглол ингээд орчдөг байсан байна гэж бодсон. За тэгээд дээрэс нь гэх юм бол өөрийнхөө би хөдөлмөрийг үнэлж сурсан. Анх болохоор ингээд ингээд би нэг амар сүртэй гэр орон янзалж чадахгүй. Айгүй бол одоо гэр мэрийг муухай янзалчвал яах юм. За тэгээ Итали хэл мэдхгүй нэг өөр орноос хурж ирж суралцж байгаа юм чинь заавал ингээд тэдэнд өргөн мөнгөрөг гээд энэ хүнээс асуугаад авах шаардлага юу байна? Өгж байгаа мөнгөийг авчираа тэр нь одоо хаа юм бтэ нэг одоо өндөг нэг мах худалдаад аваад идэхэд
гэж боддог байсан. Тэгээ тэр нь амар буруу байсан юм билээ. Ягаад тэгэхээр би тодорхой хугацаанд өөрийнхөө хөдөлмөрийг ингээ үнэлүүлж байгаа өөрийнхөө одоо амьдралын тодорхой хугацааг зарцуулж байгаа зүйл байгаахгүй. Тийм болохоор би ямар нэгэн байдлаар ингээд тэрийгэ үнэлж сурах хэрэгтэй юм байна гэдгийг маш их ухаарсан. Зүгээр одоо тэгээ өгж байгаагийн л авах гэдэг биш. Яг тодорхой өөрийнхөө хүсэж байгаа тэр үнэлгээг тавьж өгөх нь амар зөв юм байна гэдгийг ойлгосон. Яг ингээд амар ядраад ингээд харахаар 20 евро эсвэл 30 евро ч гэдэг юм уу те. Яг ингээд ажил хийснийхээ дараа тэр зүйлийг ингээд авахаар тухайн одоо миний тэр одоо цалин бага байх юм бол яалтчгүй гутартай юм байлээ ингээд яг юуны төлөө ингээд байгаа юм бэ би ингээд би яагаад ингэж юм хийчихэд ийм хүн мөнгө авч байгаа юм бэ гэдэг бодол надад амар их төрсөн. Тэгээд ерөөхдөө би биеийн ажил хийж мөнгө олох төрлийн хүн бол бас биш юм байна. Тийм болохоор ингээд хичээлээ сайн хийгээч гэдэг юм уу те. Ерөөхдөө жоохон одоо байгаа нөхцөлөөс илүү их хичээгээд магадгүй Итали хэлээ сураад өөр ажлын байр хайж үзэх гэдэг юм уу те. Тэгэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд хамгийн том заасан зүйл маань юу вэ гэхээр надад маш том амьдралын туршлага заасан. Яагаад вэ гэхээр би ганцхан айлаар ороод цэвэрлээ хийгээгүй маш олон айлуудаар орж цэвэрлэж үзсэн болохоор янз бүрийн зан гаран шинтэй хүмүүстэй таарлж исэн. Зарим нь намайг юм итгэхгүй те жоохон охин гээд одоо мөнгөө баг өгч гэдэг юм уу те эсвэл илүү их юм цэвэрлүүлэх гэдэг юм уу те тэгэж ашиглаж байгаа одоо тийм сонин санаатай хүмүүс ч байна. Аль эсвэл ингээд хэдий одоо хугацаанаасаа хотроод ирсэн ч гэсэн бүтэн мөнгө өгөө чи үнэхээр сайн цэвэрлсэн юм чи асуудалгүй гэж байгаа тийм хүмүүс ч байна. Гэх мэтчлэн маш олон хүмүүс байна. Тэгээ тэр дунд би одоо сэтгэлд нь таарахгүйгээр цэвэрлээ хийсэн тохиолдолд зэмлүүлсэн тохиолдол ч гэсэн байгаа. Тэгээд гэх мэтчлэн маш олон амьдралын туршлагыг сурсан. Дээрээ дутуу хичээ загнуулах надад амар гой санагдсан. Ягаад тэгэхээр за ямар ч тач би одоо ингээд нэг загнуулаад ингээд сурч байгаа юм чинь ирээдүйд нэг ажлын байран дээр гараад тэгээд загнуулвал нэг уйлан донготоод байхгүй ер нь хат суцж байгаа юм байна шүү. Ер нь бас томоожоод гой том болоод байгаа юм байна тий. Амьдралын одоо урсгалын одоо мэдрэх ёстой зүйлсийнхээ нэгийг л одоо мэдрээд явж байна гэж бодсон. Хамгийн гол нь ингээд ажил хийж олсон мөнгөө зүгээр энгийн зүйлстэй зарцуулах биш яг өөртөө буцаагаад наалтаж болох тийм хэрэгтэй үн цэнтэй зүйлтэй зарцуулаарай гэж хүсэж байна. Тэгээд энэхүү бичлэгийн маань үзэн маш их баярлалаа. Надад наад мөнгө чинь өсөх бизнесийн санаа байгаад байна. Тэгэхээр ч боломжтой юм уу? Тэгэл алдаа хүүгүйгээ хийж үзчихэж л мэдэн шүү. Бас тийм тий. Тэгэхээр тэгээд ер нь бол хийгээл үзье. Тэгээд энийгээ хойлоо баримжуулаад бичлэг болгоод яг олох нь уу алдах нь уу гэдгийг яг харъя. Дуудлаггүй энэ мөнгийг их болох эсвэл бага болгох тухай бичлэг авах юм байна. Тэгэхээр subscribe дараад хүлээж аваарай.